За мэрэгэн дүү нартай амралтын өдрийн мэнд хүргэе нэг бяцхан сургамж төгөөлөх гэлээ. За нэг сав багш дээр ирээд багшаа ухаантай хүн тэнэг хүн гэж ямар хүнийг хэлээд байна та нарт нэг ялгааг нь гаргаж тайлбарлаж өгөөч гэжээ. За багш жаахан ажилтаа байсан боловч шаваа дагуулад ууланд очиод уулын бэлд байсан чулуу ороо заага. За энийг уулын орой дээр чи гаргах. Тэгсний дараа би чамд хэлж өгье гэж хэлж байна. За ингээд шав нь чулуу дэшээ зөөгөөд багш нь модны сүдэрч суугаад ном уншаад эхэлжээ. За ингээд шав бол өдөржингөө нөгөө чулуунууд чинь уулын орой гаргаад бүр нар жаргаж явах тарих шиг дууслаа. Маш их ядарч гэн маш их ам сангаж гэн. Гэхдээ яг нөгөө асуултынхаа хариуг сонссон сонирн байсан учраас ямар ч үсэн шөн бүрий болж захт ажлаа дуусаад багш дээрээ өгж ирлээ шүү. За багшаа болцлоо. Бүх чулуунууд чи уулын оройд гаргачлаа. За нөгөө миний асуусан асуултад хариу хэлж өгнө үү гэж хэлж гэн. Багш нь ном уншиж байгаад харснаа саврууга чи арай болоогүй байна да гэж хэлж гэн. Дахиад доош нь буулгаж ирээд яг байсан байранд нөгөө чулуунуудаа өрөх хэрэгтэй байна гэжээ. За өдөржингөө ажилласан шав маш их уурлан бухимдаад хэрвээ дээш нь гарсан чулууга буцааж өрөх байсан юм бол яах гэж та надаар ийм их ажил хийлгэж байгаа юм бэ гэж уурал бухимдаж асуужээ. За багш нь шаврууга хараад инээгээд ухаантай хүн бол аливаа ажил хийхдээ заавал өөрөөсөө би яахын тулд энэ ажил хийж байгаа юм бэ гэдгээ асуудаг юм аа. За ойлгоо ухаантай хүн тэнэг хүн гэдэг үгний учрыг гэж хэлж гинэ. За тэгэхээр энэ өгүүлбэр юу хэлэх гэж юм гэхээр аливаа ажлыг хийхдээ төлөвлөгөөтэй тооцоотой юунд хүрэх гэж байгаа юм хийж байгаа хүн бол ухаантай хүн гэсэн ийм утга санааг дүүнэртэй хэлхийг хүссэн юм аа. За ингээд амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэ.